What is up, YouTube? Welcome back in another video. Today we're going to тэмцээний техник журны татамжил өнөөдөр 3 сарын 30 тэгээд 5 сарын 24-нд тэмцээтэй тэгээд бичлэг эхэлж байна. I've been painting every fence I know. Every color bleeds into the same. Тэний зэж махан давжсан. Тэний зэж махан. Будаа сар гарангийн хугацаа үлдсэн юм. Тэгээ сар гарангийн хугацаанд нь явалт бол ирэх байх болно. Одоо бол ер нь бол зүгээр энгийн хүмүүсийн хувьд ярихад бол таарсан тийм хайгуу ямар ч өөх мөх байхгүй юм шиг харагдчих магадгүй гэдэг тэмцээний формд бол тийм тэмцээний формд бол зузаан. Арьс бол ерөнхийдөө нэг иймэрхүү болно гэсэн үг. Арьс бол ер нь нэг иймэрхүү байж аж яг тэмцээний формд очно гэсэн үг. Гэтэл миний арьс одоо ийм байна. Ийм байна гэсэн үг. Тийм ямар ч 2 сар гарангийн хугацаанд хасах гэж хичээн сайнараа 7 хоногт нэг бичлэг оруулаад явъя гэж бодож байна. Тэгээд before after гэдэг харьцуулсан зураг хийгээд тэгж юу ч гисэн тэмцээний бичлэгтээ давтан барил. Орны хол будаа таны зэж мах өөрсдөө мартчих хавган хол очиж дэлгүүрч үрчэм таны зэж мах ер нь өөхгүй учраас тэмцээн бэлж байгаа юмс дахин мах иддэг. I used to believe we were burning on the edge of something beautiful, something beautiful. Selling a dream, smoking mirrors. On a miracle. Say go through the darkest of days, having to heartbreak away. Never let you go, never let me down. Oh, it's been a hell of a ride, driving the edge of a night. Never let you go,
We go hide away in daylight. We go undercover, wait out the sun. Got a secret side in plain sight. Where the streets are empty, that's where we run. Everyday people do everyday things, but I can't be one of them. I know you hear me now. We are a different kind. We can do anything. We could be heroes. We could be heroes. Me and you. We could be heroes. We could be heroes. Me and you. We could be. Юу. Ямар ч сан тэмцээнд бол ер нь 2 сарын хугацаанд ирч имтэй яг тийм бүх хасах тийм бэлтгэл рүүгээ болгож байна. Тэгээ ямар ч гэсэн том тэмцээн шинэ англил тогтлол дүүрэн байна. Өөртөө бол итгэлтэй байгаа. Бэлтгэлээч бас тэр хэмжээгээр сайн хийж байгаа. Цаг хугацаа орохыг мэдж байгаа юм дутуу болчихмоо тэр анхаарал. Мэдээж бол хурдан өөрчлөгдөн гэж байхгүй. Зүгээр л хийх ёстой юмудаа л хийх ёстой гэдгийг л мэдж байгаа. Тэгээд зарим үед бол мэдээж бодлох үе байна. Гонших үе байна. Тэгээд буугаал өчмөр олчмоор бэлтгэл болгоныг ална гэж байхгүй. Бэлтгэл болгоныг ороод гоё хийлтэй. Бэлтгэл болгон дээр гоё мэдрэмж авч гарах хэрэгтэй юм шиг тийм. Бол бэлтгэл болгоныг гоё мэдэрч чанартай их хэрэгтэй юм шиг. Тийм бол мэдээж байдаг. Шантрах үе. Бууж хүмүүст бол зөндөөлөлт тохиолдож байгаа. Бууж өгчсэн ч үед байгаа. Авчсан. Тэгээд бас нэг юм бичлэг хийж байгаа. Бүшилж өгдөг. Хийж чамаг одоо дэмжихгүй хийж чамд анхаарал хандуулахгүй. Хинээс ч юм заахгүй. Зөвхөн өөртөө мөрдөлж зарим үед ихтэй мэдээж өөрийнхөө эзэн болж өөрөөгөө хүчлэх чухал гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр л тийм зүйлстэй хөшний ард бүртүүлж байгаа. Юм фитнес ч ялгаагүй. Фитнес дээр бол зүгээр л үр дүнгээ хүмүүстэй яг ингээл гоё зүйлс гоё зүйлээр л хуваалцаж байгаа шүү дээ. Яг хичнээн олон жилийг болж тэр юмны ард гарсан тийм хичнээн олон бизнес дампуур болж үзчихэж хичнээн төгрөг шатааж хийж тэр бизнес нь амжилттай болсон бол хэдэн жил зарцуулж хийж тэр одоо биеийг бүтээсэн ард нь хөшгөний ард тэнд яг юу болж байгаа яаж байгаа хийж байгаа гэдэг тэр болгон бол мэдээж одоо сошиал дээр бол байхгүй тийм болохоор сошиал бол бас нэг талаасаа хэтэрхий сөрөг юм шиг тийм сошиал дээр хүмүүс чинь мундаг гэснүүдээ л дагж байгаа ч ер нь бол топ 1 хүн байгаа. Тэнд байгаа топ 1 хүн ч гэсэн шантармаар үед байж л байгаа. Ахтай зүгээр ганц зүйл одоо өөрөөсөө л аюулсаа хийж чаддаг хэрэгтэй. Өөрийнхөө өөрчлөлтөөс өөрийнхөө одоо өөртөө итгэлтэй байдлаас тууштай байдлаас шигтэй өөрөөгөө аюул тийм хэмэлж сурсан хүмүүс байдаг юмсан. Тийм би одоо ингэ мэдээж хүн болгон ер нь жил болгоно сайжирдаг штэ тийм өнгөрсөн жилийн өөрийгөө одоо байгаа өөртөө харьцуулахад сайжирсан л байдаг штэ тийм тэрийг бодохгүй айгүй тийм сөрөг бодлоод дээр анхаарал гэдэг. Эхний ээлжинд бол би 1 жил өнтер ийм юмнуудыг одоо хийгээд сайжруулсан юм байна. Хамаагүй сайжирсан байна. Өөртөө баярлах хэрэгтэй, өөртөө алгадах хэрэгтэй. Тийм байж ич одоо өөртөө итгэлтэй болох юм шиг санагдав. Өөртөө итгэлтэй болж ич мэдээж
толгой дотор бодсон бодол зорилго тавьсан зорилтууд тийм бүх зүйлүүд биелэх боломжтой. Тэр нөхцөл хамаагүй ойртож байгаа шүү дээ. Тийм болохоор ерөөсөө GPT гэж өөрийгөө голоор яасан өөртөө хэлж байна. Бусдад харьцуулж нэ GPT гэж бүгд бодоо тэгж хийх ёстой зүйлүүдээ хийгээд явж байгаа цагт болох ёстой зүйл болдгоор болно. Цаг хугацаа харуулна гэдэг шүү дээ. Тэнд итгэлтэй байгаарай. Өөртөө итгэлтэй байгаарай. Сайн мэдвэл өртөстэй өртөн. Чи муу юм хийвэл karma is real bro. Энэ бол тэгэл хин ч өөрчилж яаж чадахгүй. Одоо байгалийн хууль шүү дээ. Тэмцээн болоход одоо ерөөсөө сар дараа ингээл хугацаа үлдсэн байна. Ямар хөө үр дүн гарах нь уу? Яаж өөрчлөгдөх нь уу? Надтай тий. Сонирхож байгаа юм бол subscribe хийгээрэй. Доор subscribe button байгаа. Лайк дараарай. Сэтгэл хэсэгт комент бичээрэй. Бэлтгэгээрэй. Тийм. Thank you. Үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя.